Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Их төрлийн анхан шатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид авиазын өмнөх хичээлээр нэг гүйгүүлэгч авиа, 6 гişиг авиа үзсэн. Иргэнэг санацгай. Гүйгүүлэгч авиа с гişиг авиа用挖弯汪晕Одоо эдгээр ихшгийг гүйгүүлэгч авиатай холбон үе үүсгэн дөрвөн хүүгөөрөө ялган уншъя. С ван酸西用凶哥哇呱吱汪庄鸡晕君Бид өнөөдрийнхөө хичээлээр ойролцоо дутагддаг авиа болон 3 дугаар хүүгний өөрчлөлтийг үзэх болно. Бидний өмнө үзсэн ан, ан, ин, эн, ван, ван гişиг авиануудын ялгааг одоо харъя. Ан авиаг хэлэхдээ хэлний үе зөөрийг хазах маягаар авиаг төрөлтгүй зөөлөн гаргана. Дагаадуудаараа ан дараагийн авиа эн авиаг дуудахдаа энэ авиатай адил хилээ хазах маягаар зөөлөн төрөлтгүй дуудана. Багшигаа дагаадуудаараа харин дараагийн авиа болох үүний дуудахдаа хоолон уугаар хамарчих байдлаар авиаг зөөлөн төрөлтгөө дуудана. Дагаадуудаараа дараагийн авиа бол үүний дуудахдаа мөн авиатай адил хоолон уугаар хамарчих байдлаар хэлнэ. Дараагийн галыг харъя. Үүний хэлэхдээ мөн хоолон уугаар авиа гаргана. Дагаадуудаараа Дараагийн шиг авиа бол ван авиаг дуудахдаа уруулаад цовруулж байгаад төгсгөл хэсэгт нь хэлний үзүүрийг хазах маягаар дуудана. Дагаадуудаараа ван Дараагийн шиг авиа бол ван авиаг дуудахдаа эхлээд үе авиа гаргаж байгаа мэт уруулаад цоруулж байгаад сүүл хэсэгт нь хоолон уугаар хамарчих байдлаар хэлнэ. Одоо ялгааг нь эхнээс нь дуудаж үзье.
ин, ин, ан, ан, ын, 응, ван, ван. Сая үзсэн ойролцоо дуудагддаг их шиг авиаг гэвлэгч авиатай холбож уншъя. Нин, нин, дан, дан, нэн, дэн, дан, зуан. Харин одоо бүгдээрээ 3 дугаар хүүгний өөрчлөлийн тухай үзье. Бүгд 3 дугаар хүүгээр бичигдсэн 2 ба түүнээс дээш үеийг уншихдаа эхний үеүүдийг 2 дугаар хүүгээр уншия. Харин зөвхөн сүүлийн нэг үеийг 3 дугаар хүүгээр хийвэрээ дуудагдана. Жишээн дээр тайлбарлая. Ни хао. Энэ хоёр галийг хүүг нь хоёулаа 3 дугаар хүүгээр бичигдсэн байна. Харин үүнийг уншихдаа Ни хао. Ни хао. Буюу эхний үеийн хүүгийг 2 дугаар хүүгээр, сүүлийн хүүгийг 3 дугаар хүүгээр хийвэр нь дуудах болно. Дахин нэг жишээ харъя. 我很好. Буюу би маш сайн байна гэсэн үг байна. Үүнийг уншихдаа 我很好. 我很好. гэж унших нэ. Эдгээр нь зөвхөн ярианы хэлэнд ажиглагдах бөгөөд бичигдэхдээ бүгдээрээ 3 дугаар хүүгээр хийвэр нь бичнэ. Хамтдаа уншъя. 很好. Үүнийг уншихдаа 很好. 也很好. Үүнийг уншихдаа 也很好. Одоо 9 点. Үүнийг уншихдаа 9点. Дараагийн жишээг харъя. 小狗. Үүнийг уншихдаа 小狗. Ийм болж хувирах нэ. Өнөөдөр бид ойролцоо дуудагддаг галыг болон 3 дугаар хүүгний өөрчлөлийн талаар үзлээ. Үзэн галгуудаа олон удаа давтаарай. Дараагийн хичээлээр бид үргэлжлүүлэн ойролцоо дуудагддаг галыг болон галын зөв тэмдэглэлийн талаар сурах болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн хансны хичээлээ үл авч үзээрэй. Хятад хэлний алсын зайн сургалт.